энэ засгийн газар чиглэлдэх тогтоолын төслийн 4 дээр байгаа тэр угаартаж амь насаа алдсан иргэдийн талаар энд яг өнөөдөр бид нар нэг тодорхой юу оруулж өгмөр байна л да. Энийг бүр тодорхой болгож өгмөр байна гэдэг нэг санал байгаа. За энийг яаж ер нь юу Чингүрэн гишүүн ажлын хэсэг хагасан үнэвд одоо яг энэ тогтоолыг хөргүүлэх явцад энэ дээр энэ 4-р залтан дээр та яг ямар одоо юу эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ямар заалт оруулж өгмөр байна гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Энийг нэг тодорхой болгож өгч. Хоёрдугаарт ер нь энэ үндэсний хороо нийслэлээр байгуулагдсан сүүлийн үед ингээд ажиглаад байхаар засгийн газар улсын хурал дээр ямар нэгэн ажлын хэсэг байгуулагдвал тэнд засгийн газар дээр бас нэг ийм ажлын хэсэг давхардаад байгуулцдаг. Тэгээд хоорондоо уялдаа холбоо маш муутай байгаа нь бүр сүүлийн үед мэдэгдээд байна л да. Тэгэхээр энэ саяын байгуулагдсан байгаль орчин үр амьсгалын яамны сайдаар ахлуулж байгаа үндэсний хороог өнөөдрийн бидний манай байнгын хорооны гишүүд анхаарч үзээсэй. Энэ үндэсний хороог ер нь засгийн газрын тэр ерөнхий сайд буюу эсвэл шадарч сайдаар ахлуулах бол одоо ямар вэ гэдэг ийм саналыг би одоо хөргөж байна л да. Яагад бол ганцхан байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд ахлахаар явцсан юм шиг одоо харагдаад байгаа. Тэгэхээр энэ олон яамдууд одоо энэ агарын бохирдол утааны асуудал дээр хамт нэг чиг үүргийн юугаар оролцох хэрэгтэй. Тэгэхээр засгийн газрын тэргүүн ерөнхий сайд тэгжээж үндэсний хороо бүрэн утгаараа ажиллаж их хурал дээр намрын чуулган, хаврын чуулган дээр тайлан тавих ёстой гэж ойлгогдож байгаа. Энэ дээр ямар одоо бас бодол байгаа болоо. За ер нь Улаанбаатар хотыг нийслэлийг хатуу түлшнээс гарах асуудлыг ер нь цаашдаа хэрхэн яаж шийдэх арга зам гарц байна уу? Ийм асуултад хариулт өгөөч. Тэг үндэсний хороог хэнээр ахлуулах барих хэтрийн засгийн газар төгж байгаа шийдвэр юмдаа хэдүүлээ тусгаж болох бах. Тэгэхдээ энэ үндэсний хороо гэдэг бол нэг салбарын үйл явц биш байхгүй. Салбар хоорондын зохицуулт хангаж байгаа хороо юм. Тийм учраас дотор нь бүх бүрэлдэхүүнүүд ороод ирж байгаа. Тэндээ асуудлаа ярина. За нэгэнт энэ засгийн газрын төвшөнд үндэсний хороог нь байгуулад өгж байгаа учраас асуудал байвал тэр засгийн газрын хуралдаан дээр асуудлаа ярьж шийдвүлэх боломж нь бас хангагдах ёстой. Тэгээ би бол энэ том хороонуудыг ажил ихтэй олон юм боддог улсуудад аваачиж наах юм бол ёстой бүр сарнж мэдэн шүү. Тийм учраас яг асуудлаа барьж байгаа хүн нь бариад яваад байх юм бол магдачгүй зөв байхыг үгүйсэхгүй. Салбар хоорондын зохицуулалтаа хангах гээд бусад салбаруудынхаа юуг хангаад ажиллаад байгаа учраас энэ ажлын ачаалал зовлон гэдэг юм бол бас байдаг би мэднэ. За Чингүрэн гишүүн гүйцэж хариулъя да та. За би бас гишүүдтэй дөрөв замираа гишүүн гэсэн хэллээ. Ер нь үндэсний хорооны асуудлыг бол ер нь ерөнхий сайд манлайлахын зөвөө. Одоо өнөөдөр хагас өдөр болгон одоо шуурхаа хийж байна. Ерөнхий сайд өөрөө ахлаад тэгээд холбогдох яамдуудын сайдууд нь нийслэл удирдлага тэр чигээр оролцоод утааны асуудлаасаа бид энэ хилцүүл хийсэнтэй холбоотой 7 хоног бүр хуралдаж штэ. Тэгэхээр хуралдаж болж байгаа. Би Бачрал гишүүд таны хэлд яг тэр олон салбар хамарсан асуудал учраас зангидж ажиллахад ерөнхий сайдын манлайлж чухлаа л гэж харж байна. Харин нарийн бичгийн дараагаар байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтөө яг сайд нь өөр ажиллаа. Тэнцтэй жинхэнэ ажиллаагаа тэр тийм үүрэг өгөөд ингэж ажилласаа гэд ажиллаж ивэл яг л одоо ерөнхийлөгчийн хөрөлсөх ерөнхийлөгчийн ерөнхий сайд байх үеийн өөрөө бүр одоо тэр өдөр шөнөгүй ажиллаад тэр нөгөө утааны тоо хэм мэдээлэл аваад ажиллаж ирсэнтэй яг адилхан. Ингээд л ажилласаа л гэж би бас хүсэж байгаа. Тэгээ тийм боломж байсан, тийм байдал утаагүй байж чадсан. Тийм утгаараа бол одоо ингээд ажиллавал илүү зүг баха. Тэгээд энийг хэдүүлээ бас засгийн газарт чиглэл өгөх юундаа бас оруулчвал бас зүгээр юм болов уу гэж би бас дотроо бодож байна. За хамгийн хэцүү асуултыг асуулаа. Тэр нөхөн олгуурын асуудал. Тэгээд дөрөвдүгээр яг одоо сонсголын үеэр бол одоо олон төрлийн бас байгууллагууд энэ угаартаж нас орсон иргэдийн асуудлыг хөндөж ярьж
та бүхэн санаж байгаа бол бүр одоо бид чи одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр нийтдээ 6 өдөр дараалан дамжуулсан шүү дээ. Энэ ганцхан 2 өдрийн сонсгол биш. Дэд хилцүүлгүүдээ хүртэл шууд дамжуулсан. Үүнтэй холбоотой иргэдийн төлөөлөл одоо зааланд орж ирж одоо ямар байдал үүсгэж байсныг та бүхэн санаж байгаа бол бид нөгөө угаартаж эндсэн иргэдийнхаа нөхцөл байдал юу болсон гэдгийг бас одоо их сайн судалж үзэх хэрэгтэй байна. Нотлогоонуудын шүүх шинжилгээний газруудтайгаа хамтарч ямар нөхцөл байдлаас болж ийм нөхцлөд үүссэн бэ гэдгийг бас нэг тийм задаргаа хэрэгтэй байна. Түрүүн бас хэлж дээ тийм ээ, төр хороо байгуулах асуудлыг ч хүртэл ярьж байна. Тэгэхээр төр хороо илүү их нотлох баримтууд цуглуулж мэдээлэлд одоо орох боломж нь илүү шүү дээ. Бид одоо ерөнхий хяналтын сонсвол бол манд нь одоо мэдээлэл бүр тэр нарийн мэдээлэл орох боломж хязгаарлагдмал цаг хугацааны хувьд өөрөө боломжгүй байсан. Тэгэхээр нотлох баримт илүү сайн цуглуулж чадах юм бол яагаад эндсэн бэ гэдгийг бас тодорхой гаргаад дүн шинжилгээ хийгээд энээс урьдчилан сэргийлэх асуудал нэг номер. Хоёрт өөрсдийн буруугүй гэдгийг бас нотлох нь аягүй чухал болчиход байгаа байхгүй юу. Дээрээс нь хариуцлагын хэн хүлээх вэ гэдэг асуудал болчиход. Нөгөө төлж үйлдвэрсэн газар уу? Засгийн газар уу? Хэн бэ? Тэгэхээр ерөөсөн Монголд нэг иргэний амь насыг хэдээр үнэлэх үү гэдэг тоож байхгүй юм биш шүү дээ. Тэ? Үнэлэмж хэдий.